За монголчууд за нөгөө хайлын хүмүүс ийм айхтар гэдэг шиг тийм ээ. За энэ Монгол улсад энэ Монголыг байхгүй болоосоо үгүй болоосоо гэд ингээд устж мөхөөсөө гэсэн хүсэлтэй. Одоо энэ мэтийн ийм либерал хулгайчууд ингээд маш их байдаг. Одоо ийм хүмүүс донд бид нар ингээд амьдарч байгаа. Энэ хүмүүс бидний үр хүүхдийн одоо хүүхд залуусын одоо тарих толгойг ингээд ноорглоод наадаа тийм ээ. Ингээд Монгол улсын бодлого нь яаж гэсэн чи сүултээ одоо өнчин өрөөсөн ядуу ийм дарчиг ийм байх юм бол одоо дэмждэг ийм бодлогоч одоо яваад байгаа юм шиг. Тэгээ эдгээр хэв нэг дураараа одоо өнчин ийм хүүхдүүдээр одоо өнчин хүнээр дэлэмдүүлж одоо мөнгө олох гэсэн ийм санаархалтай. Гэтэл одоо Монгол хүүхдүүд одоо бид нар юу гэж бодож юм гэхээр гэхдээ энэ төр засагт хэдийн хулгайч нар байгаа ч гэсэн энэ Монгол улсаа яаж хөгжүүлэх үү тийм ээ? Энийг өв соёл энэ юм а яаж одоо энэ хүүхэд залуучуудаа түгээн дэлгэрүүлэх үү? Сая одоо дэлхийн морьтны дэлхийн адууны баярыг Монгол ингээ хийлээ. 2600 одоо хин морьч жагсаалын ингээ хийлээ. Монгол улс одоо Мандан Бадраасаа гэл гой юм бодоол тийм ээ? За одоо сая ингээ наадан болоод өнгөрлөө. Бити ингээ доопон илрээсэ. Энэ сайхан өв соёлоо тэгэ явж байгаа энэ залуучуудыг тийм ээ. Доопон гэдэг ингээ нэр хүндий шороотой гутгад. Энэ бити илрээсэ. Тэ. За тэгээд энэ төр засагт нь энэ ард түмнээ бодсон тийм ээ. Энэ их баялагтай одоо улсад ийм цөөхүүлээж ингэж ядуу амьдрахгүй яаж одоо сайхан амьдарч болох вэ? Энэ хулгайчуудтайгаа яаж одоо тэмцэх үү гэд. Гэхдээ ийм бодож яхад энэ айлын хүүхдүүд яаж гэсэн чинь нөгөө нэг эдгээр чинь нөгөө ЭБ-гийн тэжээвэр гөлөгнүүд байхгүй. Нөгөө ЭБ яаж юм гэхээр маш олон хүүхдүүдийг тий одоо хайшин чамаг одоо хайшин зараад итцээ яатсан битг одоо энэ хэрэг шийдэгдээгүй. Одоо тэр чинь мэдээж өнчин өрөөс хүүхдүүдийг ингээл өргөж авсан нэрийдлэр ингээ гадагшин эвчтэй ингээ дэлхийн хүний махын эдчнүүд 8 хийцсэн. Тэгэхээр эднэрийн ингээд гар хөлүүд эднэрийн ингээд тэжээвэр гөлөгнүүд нь өнөөдөр Монгол улсын иргэдийг энэ өнчин өрөөснөөр нь далимдуулаад одоо өнчин үнээр ингээд мөнгө олж болох юм байна гэд хэв нэг зүгээр ингээд яриад эдний сэтгэлгээнд одоо яаж юм ингээд орж ирж байна. Тэгэхэд энэ монгол хүмүүс бид нар юу бодож байна? Өнөөдөр энэ Монголоо яаж сайхан болгох вэ те? Яаж хулгайч нараасаа салах вэ? Одоо энэ зарим айлын хүмүүс айхтар гэж одоо энэ нөгөө манай хасаг энэ нөхдөөч яа тусдаа улс болох уу гэл бас дотроосоо ингээд энэ дээр ч бас санаа зовоод тэнд байгаа хөөрхий цөөхөн идэн тэ нуурынхаа туваа дөрүүд халах энэ иргэдийнхаа хэрэг шиг яаж одоо хамгаалах вэ? Одоо монголчууд бид нар 007-га газар олдохгүй байхад тэр нөхдөө зүгээр нэг хүнийх нэг оршуулгын хэд ингээд нэг 007 газар ингээд нэг сумын төв шиг аймгийн төв шиг юм байгуулад ингээд Монгол улсад оршуулгын улс болох гэдэг юм яах гэдэг ингээд маш санаа зовоосон гэд олон асуудлууд байгаад байна. Энэ Монголоо яаж мөнх байлах вэ? Гой байлахгүй гэж бодож байгаа. Энэ хүмүүс үгүй энэ ядуу байгаа тий энэ хүмүүсээр яаж одоо мөнгө хийх үү гэдэг, яаж баяжих үү гэдэг ийм бодоо байж байгаа энэ хүмүүс одоо Монгол байж шít. Тэгэхээр энэ хууль шүүх тийм ээ. Гэхдээ энэ Монгол Улсын хуулинд одоо хүнийг одоо ингэж одоо бэлгийн мүлжлэг юу гэдгийг ингээд гаж урсгалын ийм ярьж байгаа энэ хүмүүстэй хариуцлага тооцох хууль мөл одоо байгаа бол гэс одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо тэгэл энэ нөхдүүдийг нөгөө дагалдан баясдаг. Энэ нөхдүүд чи одоо нөгөө огцрох амархан юу вэ? Баахан явж агсаад зохион байгуулалт энэ залуучуудын тархитлогыг норглоод үгүй энэ одоо яг их орныхоо төлөө тэмцэж байгаа энэ хүмүүсийг хинч биш болгоод одоо энэ нөгөө лайв ч мөрд мөрдөн чи сая одоо тэр бүгчүүдийг бүүнэ арай яаж гэнэ баахан өв соёл юм устгаа. За тэр морь зорийн одоо тариамаараа хийдэг гэж за тэр нь ч өвнөл байх та Монгол одоо надад Монгол морио ингээд сайхан ундаг монголоор л байх хэрэгтэй. Тэгээд бид нар өв соёлоо ингээд тэгээ явж байгаа энэ залуучууд энэ хүмүүсээ ингээд дэмжих хэрэгтэй. Бид нар залуучууд үр хөвгтүүд юу руу анхаарах вэ гэхээр энэ Монгол гэсэн энэ ондоошил энэ дэлхийд Монгол юугаараа ондоо байж юугаараа ялгарх вэ тийм ээ? Энэ дэлхийн атомны баярыг ингээд Монгол зохион байгууллаа. Ингээд цаашаа одоо яаж энэ бэлчээр юм алж энэ юм хөгжүүлэх энэ өв соёлоо яаж дэлхийд түгээж одоо Монгол гэдэг тусдаа ондоошил байх уу гэд энэ юм дээр анхаармаар байна залуучууд. Тэгэхгүй энэ балиар юмнуудыг одоо үзхий бол эднийг шууд репорт хийгээ бүгдийг зайлуулах хэрэгтэй. Энэ арай биш ээ. Хитэрнэ монголчууд энийг олон түнд хүргээд